Hi guys, шинэ бэлгээ тавтай байрал. Тэгэхээр өнөөдөр би Японоор нисэх гэж байна. Одоо цаг 2:50 болж байна. Шөнө. Тэгэхээр би яс хуцаас олчоод тэгээд нүүр үсээ янзлах заяа. Чамданууд ингээ уйчтэй. Зяг сайн нэг юм цаас масаа бүгэлчлөө. Чекин руугаа орох гэж байна. Даан ингээд найз залуу найз хоёр надаа ингээм юм цуглуулж өгч байна. Яг манай найз бид хоёр сая баах юм цуглуулаад би флавер фул авч байна. Баах юм цуглуулаад орж ирлээ. Тэгээ баах нь төөлөө. Одоо юмудаа хурах гэж байна. Юмудаа юу ийдэ? Байрлуулчаад дараа нь гоё хоом төр хийж харуулж байна. Авсан юмнуудыг хараад танилцсан явах биш үү? За манай найз сая төрсөн өдрөөрөө уцаа аваад уцаа задлах гэж байна. Миний өмнөх хуц ингээд ер нь би бүр өөрөө дэлгэцэнслээд тэгээд үнээр ингээд асч унтраад 2-3 удаа дэлгэцэнслээд ялчгүй жоохон ингээд бүтэхгүй болоод тэгээд өндөр аав ээжтэй уулзаад төрсөн өдрийн хомлыг авсан байт юм аа. Цамцараа Анда унгаалаа ёо. Гэзэн үн шүү дээ. Нөгөө нэг фэйсбүүкийн зурагшгүй гэдэг шиг зурагшгүй байна. Бид хоёр харажгүй эчэндээ марсан чинь ингээд хоц салхи хөрөн за манай гэрээс том байна. Ийм том. Би энэ хоёрыг авчт юм гэж бодож байна. Тэр шорт тэй цог яг уу. Сая 50 энер зэрэг авлаа. Одоо үзээтэй. Одоо их жихийсгийн бүүнэр үзээ. Хад өргөж болт юм бэ? Ингээд өөр автоматар байхгүй чинь. Зэг. Hi guys. Энэ влогон дээр би ингэж яриаггүй дандаа ямар завгүй явдлаа. Өнөөдөр 4 сарын 3-ны оройны 9 цаг болж байна. Би тэгээд 4 сарын 1-нд өдөр 1 цаг гэж ирсэн. Тэгээд би тэрнээс хойш бүр ямар ч завгүй би бүр дүрсээ дундуур нарай гэж жоохон санаж биччихсэн. Тэгээд маш завгүй байсараад одоо л нэг гэртээ орж ирээд ганцаараа болоод юмнуудаа цэцлэх зав гарч ийн. Би ингээд ирээд 2 онсон. Эхнийх дээр нь найз залуутайгаа онсон, хоёр дахь дээр нь найзтайгаа онсон. Тэгээд ингээд надаа ганцаараа байх боломж ерөөсөө гарахгүйсэн болохоор би бол ингээд ерөөсөө тэр үрт ирэхлээл ингээд ямар ч ярих шаардлагагүй ингээд намайг дагуулаад бүдийн хий явуулсан байхгүй юу. Тэгээ өнөөдөр ганцаар олсон. Манай найз гэлүүгээ авсан. Яг нь манай найз залуу хаяа ирж гин. Гэтэ ер нь бол одоо ингээд бүх юм ал дэлгүүр орох метрон цог бүгд нь ганцаараа хийн. Тэгээ бисээ ганцаараа метрон цууж ирсэн. Тэгсэн чинь юу гэж ингэ сохол ядраад байна. Миний буух бодлын өмнөх бодол дээр байж хат би одоо ингэ сонсоод ойлгохгүй байхгүй юу. Тэгээ би ингээд нөө англиар хэлж байгааг сонсоод байсан байхгүй. Тэгсэн чинь ингээд англиар хэлсэн чинь миний буух бодлыг хэлэхгүй. Тэгээ би за угаасаа л энэний дараагийн бодол миний буух бодол юм чинь гэж бодоод за дараагийнх дээр нь буунда гэж бодоо яваадсан чинь миний буух бодлыг алгацсан байсан. Тэгээд ингээд 3 бодол алгасан явтан заяа. Тэгээ би бүр ингээ амар холцгсон. Тэгээд тэгсэн чинь ашгүй азар тэр буусан газар нь өчигдөр миний дайсаа орж юмудаа цуглуулсан газар байж тараа. Тэгээд тэндээсээ автобусаар хурж ирлээ. Тэгээд орж ирчээ дөнгөцөө ойрхон нэг супермаркет ороод хүнсээ цуглууллаа. Өчигдөр юунаас drugstore-оос хүнсээ цуглуулах гэсэн чинь бас зарим юм байхгүйсэн. Маш хөөрхөн жижигхэн. Өчигдөр манай найзтай өглөө өгний
корнтой тунатай юм хийж идэн гэж заад корн авсан чинь идэггүй. Тэгээд энд тунаа байна. Талах байна. Одоо ингээ ганцаар яаж авч ийм жижигхэн ийм талхал. Сой соус байна. Менуд байна. Тэгээд энэ тос байна. За тэнгууд одоо дахиад хүснүүдээ хийнэ. За энэ болохоор нарийн зөвхөн хүс биш үү. За жоо авсан. Үннүүдийн хэрвээ залхуу өрөхгүй бол энэ дээр тавиад явъя. Хараад хэлчихье. Оо shit би одоо энэс чи хараад ойлгохгүй юм шүү дээ. За би та хэдэд хийлж өмөр байсан боловч энэ ингээд ханзаар байна. Тэгээд би будийн транслейт хийж орчуулахаас залхуу өрөөд энэ би ханз уншиж чадахгүй байгаа. Тэгээд зүгээр төмс авсан. Нэг сонгин авсан. Сонгин дандаа ийм том сонгин гэдэг юм билий Японд. Ийм том сонгинууд. Манай монголчин өрхөн жижигэн ингээд нэг хоолнд хийжтэй шүү дээ. Би бол одоо нэг баг 4 хоолнд хийх байх. За ингээд хөрөгчийнхаа доор нь хийчлээ. Тэгээд бас лууван авсан. Тэгээд ерөнхий 3 ногоон. За гурил авсан. Маргааш найз залгаар хэрэг цөв хийж өгье гэж бодож байгаа. Гэтэ яг энэ Японы гурилаар, Японы юмнуудаар яг ямар болохыг бол мэндээ мэдэхгүй байна. Би ямар ч гэсэн гурил бол хэрэгтэй. Даан бууз ч гэсэн юм байна. За тэгээд мах авсан. Би бол энэ дээр үнэхээр айж юм заяа. За энэ болохоор үхрийн мах, маргааш цөв их үхрийн мах. Тэгээ амар сони ингээд махнууд нь дуус хугацаатай байд юм билий. Одоо энэ чинь 4 сарын 5 дуусна гэж өнөөдөр 4 сарын 3. Аюу сонирхолтой. Тэгээ би болохоор өнөөдөр дахин махтай шүл хийж идэх гээд юм дахин мах авсан. Тэгээд энэ нь 4 сарын 4 буюу маргааш хугацаанд дуусгаад тэг ингээд нэг маргааш хугацаанд дуусах юм уу амар сэвтэй санагдаад байгаа байхгүй юу? Маргааш хугацаанд дуусах юм бэлээ. Тэгээд хугацаанд дуусахын өмнөх өдөр нь ингээд 20% хямд орчтой юм бэлээ. 21 ч юм уу. Би тэ одоо хийгээд ичих юм чинь гайг байх гэж бодож байна. Гайг үлдээ тий. 190 yen буюу Монгол мөнгөөр тэгээд сүү авсан. Би Монголоос нөгөө нэг цайны ханд авчирсан баггүй. Тэгээд болж өгвөл энэгээр маргаас цай сүлээд сүүтэй цай хийж гэж бодож байгаа. Тэгээд сойдос солихоор нэг сойд авсан байна. Тэгээд ингэ басан байна. Өнөөдөр би саражгүйгээс хувцснууд тэгээд айсагоос бас үлдсэн юмнууд авсан. Би өчигдөр бол амар их юм аваад тэгээд та нэг хүртэл үзүүлнэ гэхээр угаасаа нэг тийм онцч биш. Тэгээд дараа нь хом тоор хийлдээ үзүүлчих гэж батсан байхгүй. Тэгээд өнөөдөр авсан юмдыг харуулъя. Тэгээд нийт би 3 өдрийн турш хэдэн төгрөг хүрснээ хэдүүлээ тооцож үзтгээ. Би бол маш их мөнгө өрсөн заяа. Угаасаа гэр тогтчлт, тэгэл гуц муц, хувцс гэл хоол хүнс гэл гэртээ авч байгаа бүх ингээл бүр ер нь л амар их мөнгө өрсөн. Яг за дууны чанар бол арай сайжирсан бах. Гэрэлний чанар бол сайн мэдгүй байна. Энэ ингээ манай өрөөний хамгийн байгаа тод гэрэл нь тэгэхээр одоо энэс өөр тод гэрэл бол байхгүй. Тэгээ одоо эндэл тохируулаад хий. Чингэн савн шампунь, кондишнер 3 авсан. Тэгсэн чинь ийм тавих юм хэрэгтэй болоодсан байхгүй. Манай байж аюу жижигхэн зайгүй. Тэгээ ингээд тавих юм хэрэгтэй болоодсан. Тэгээд ийм 50 авсан. 170 гэдэг чинь за нэг 10 мянга юм уу? Цараа. Оо вау, энэ нэвтэй юм. Соронцтой юм уу? Наалт юм уу? Соронцтой мэд. Гэтэ манай нойлын хаананд яаж соронцох вүлээ? За энэ болохоор би зүгээр just in case гэж авсан. Мэдээж би дандаа гоё мэдээд тахгүй. Би жиний яг энэ солонгос жин туртаа ахгүй юу? Тэгээд Японы ийм ойрхон дэлгүүрүүдээр байдаггүй. Яг дэлгүүр болгонд байдаггүй. Тийм болохоор би олцсон дээр ингээд зүгээр хадгалсан. Бүр нэг идмээр санагдсан үед ингээд хадгалсан байгаа. За тэгээд ийм юу? Гурил зурах томпо авсан. Мэлдүр авсан. За одоо тэгэл энийг шууд ингээд англиар хэлсэн шүү дээ. Гэтэ яг ингээд хойно нь ингээд ямар хог гэдгийг бичсэн байт юм лээ. Одоо чинь энэ пура гэж байгаа хгүй. Тэнгүүт пластик буюу пластика гэсэн үг. Яг тэгээд энэ болохоор 9 чихэрний сав. Би давсаа болохоор ингээд шууд ингээд эргүүлээд гаргацдаг савтаг авсан. 9 чихэр болохоор томор байгаа хгүй. Тэгэхээр энд тэгээд гаргана гэсэн үг. Болохоор сайза хийх ийм сав. Тэгээд өдөр авч бас нэг юм ундаа байна. Энэ болохоор пичтэй, алимтай, банаатай.
амар гоё. Тэс. За ингээд дайсагаас авсан юм дууссан. Одоо болохоор хувцсноо заяа. За хамгийн ихнийх нь болохоор би одоо өмссөн байна. Ийм кардиган гэх юм уу ийм цам цавсан амар хөөрхөн бүр бит маш гоё өвтэйхэн. Би одоо ингээд дотор юу ч хүмүүстэй тэгсэн юм амар гоё өвтэйхэн заяа. Тэгээд дараагийнх нь болохоор ийм джинс өмд авсан. Би бүр ямар ч өндгөө ирсэн байсан байхгүй. Миний ингээд ачаа амар ихтэй. Тэгээд би гарахтаа миний джинс өмднүүд надад нэг тийм таалагддаг бүр яг ингээд энийг өмсөндөө гэж боддог өмднүүд биш байсан болохоор би тэгээд ихэнх өмднүүдээ үлдээсэн 2 өмдтэй ирсэн. Тэгээд эндээс уусаа джинс өмд авна гэж бодож ирсэн. Тэгээд ийм straight jeans авсан байгаа. Авсан. Топ авсан. Mac-ын топ. Тэгтээ надад ер нь бол топнууд байдаг. Тэгтээ энэ болохоор юм урт топ байхгүй гиз гардаггүй. Тэгэхээр одоо би 100 хичээл явахдаа бас ингээл байнга гиз гаргасан хувцас өмсөд гарч юм бас сонин штэ хичээлдээ суужиж. Тийм учраас юм гиз хаадаг юм Mac авсан байгаа. 100-аас амар халуун байдаг энд. Тэгээд энэ болохоор амар гай гүнтэйсэн заяа. Нэг син буюу 24,000. За 24,000 арай хүрэхгүй. 22-3,000 гэсэн үг юм. Энийг болохоор H&M-ээс авсан. Бас ийм шорт, грийн шорт эсвэл гадуурч өмссөн болсон заяа. Амар хөрхөн бас эвтэйхэн. Энэ бас нэг син буюу 22-23,000. Ерөөсөө шорт, зуны шорт байдаг байхгүй дандаа юпонууд байдаг. Тэгээд энэ бүр амар гоё харагдаад би энийг авсан. Ийм шорт. Би надад бүр амар гоё таараадсэн юм аа. Надад ер нь ингээд доогоор таардаг юмуд амар ховор идэг байхгүй. Тэгээд би энийг өмсч үзүүлээд байгаад байна шүү дээ. Чимдана бүрэн юу яж задлж чадаагүй байгаа. Ингээд манад хүн байгаад гэсэн болохоор би хажууд ингээд чамдаан задлал нэг юм тайван байгаад юу тийм зав гар тэгээд жоохон хойтол замбраагүй байгаа. Тэгтээ тэрийг зүгээр мартаараа заяа. За энэ болохоор шорт байна. Амар хөөрхөн байгаас тээ ийм амар богинохон биш. Гэснээ ингээд өвдгнөөс дээгүүр тэгээ ингээд нэг юм амар хөөрхөн харагдчихсан юм аа. Тэ амар ийм материал амар ийм гоё заяа. Энэ юмнуудаа хураагаад цэцлээд хувцас чамдаанасаа бүгдийг гаргаад бүгдийг үлгөөд айгүй гоё жимбичээд өнөөдрийнхөө тооцоог ер нь өнөөдрийг хүртэл 3 хоногийн тооцоог гаргана. Би бүр тооцоогоо гаргах завгүй явж исэн. Тэгээд яг 3 өдөрт хэдийг үрсэн байна гэдгээ харж жоох сэтгэлээр унах байх. Тэрнээс гадна ер нь ингээд за энэ сард ингээд ерөнхийдөө ингээд ийм том тийм их мөнгнүүд нь гарцсан учраас одоо яг ингээд жигэд амьдралаараа амьдраад явна гэж бодож чинь тэгэхээр яг тэр тооцоо моцоогоо гаргаад нэг төсөө бодоод ахъя. Тэгээд эргээд уулзъя. Өглөөний миний нүд амар хавцсан юм шиг сэрлээ. Air conditionтэй унтаад байгаа болохоор жоохон хавтаад байгаа юм магадгүй. Тэгээд сая миний будаа гисагч ирсэн. Миний будаа гисагчийг харцлаа. Энэ өгөө хинжиж гэсэн ягаа өгтэй. So cute. Тэгээд гарах чинь хотын захиргаа гэдэг үлээ. Мэдгүй мөрчээс нэг газар руу очиж хаяа бүртгүүлэх чинь. Одоо ер нь 15 градус л юм гэсэн л дээ. Гэтэ юуны юм мэдгүй. Ингээд жоохон дулаахан гарчээ. Доороо болохоор юмд төтөр авсан юм байна. Тэг. Хай. Юу амар юу. Би өнөөдөр юу яагаад хаяга бүртгүүлээд энэ цагаан дээр очиж хаяга бүртгүүлээд тэгсэн чинь oh my god тэр бүр амар удаан үйл явц байсан. За энэ яг ингээд тийм их ажил үт юм болов уу эсвэл японочууд тийм удаан юм болов уу? Миний урд 12 хүн байна гэж байгаа байхгүй. Тэгээ би бараг цаг хүлээсэн үү. Тэгээл очиод тэгэнгүүт ингээл бүгдийг нэгээл за төрүүлээж байгаараа гэл тэгэл ингээл нэг юм тайлбарлалаа л үйлдэл болгоно хэлнэ. Тэгээ би ингээд надад нэг юм хэлэл би тэрийг нь ойлгохгүйсэн байхгүй. Тэгээ би ингээд японоор сайн ойлгохгүй байна гэдгсэн чинь надаа Google Translate-ийг бичиж үзүүлээд тэгсэн чинь зүгээр за ингээд хаяг бүртгэл дууслаа гэдэг өгүүлбэрээсэн. За хаяг бүртгэл дууслаа гэж хэлгээл тэгэл амар ингээдсэн байлээ. Тэгээ уг нь би хаягаа бүртгүүлчээ сургууль орж банкны картаа нийлэх байсан байхгүй юу? 2:30 гэж би дуусаад тэгээд 4 хүртэл нөгөө банкны бүртгэн гээд тэгээд би сургууль руугаа бараг 1 цаг явах байсан байхгүй юу? Тэгээ 3:30-гийн очин тэгээд тэн чинь бүр амар оочртай байгаа гэсэн. Манай нэг цуг ирсэн монголчууд амар оочртай ингээд гэсэн байхгүй юу? Тэгээл би за дараа олъё гэ. Тэгээ шууд гэртээ ирсэн.
Тэгээ одоо болохоор манай найз залуу ирэх гэж байгаа. Тэгээд би хоол хийх гэж байна. Монгол хоол ингээд цөөн хийж гэлсэн байгаа. Сүйтэйцээ чанж байна. Тэгээ Японы сүүнийг л өөр амттай байна. Ямар хоол юм бол та. Цаг би одоо сургууль руугаа явж байна. Шинжлэхүүгийн будмаар явж байна. Маш их хүнтэй байна. Хамаагүй бичиж гэж болохгүй. Өөрийгөө л бичихгүй бол. Өдөр уун жоохон дэлгүүр шин цогцолмоор байгаа. Гэтэ амар хүн цогтой явж байгаа болохоор дэлгүүр бас их ороод энэ тэрүүгээр хийсээ дэмаргүй байна. Манай хичээлийн ном гэж 7 ном гэсэн за. Брэм нэг явуулчдаг брэм хүн цогтой байсан. Өнөөдөр болохоор 3-ын үлдээсэн байгаа. 4 номтой явж байгаа. Тэгсэн ч гэсэн л амар хүндээ. Ийм хүн зүгтээ бас өөр хэсмээр үүдэг. Тэгээс асаалаа мас амар олон үтэнтэй заяа. Тэгээд яг одоо оронгууд бараг очролж магадгүй хаа. Чиглэл амар очролтойсэн юм. Тэг хай guys. Би одоо McDonald's дотор ороод ирсэн байна. Би гэртээ өнөөдөр хоол хийж идэх гэж бодсон л тоо. Гэхдээ амар ядраад тэгээд дэрэс нь амар өрөөцчлөө. Тэгэхээр гадуур болохоор шидэд тэгээд McDonald's ороод ирсэн байна. Би юу захиалсан бэ гэхээр нэг бейконтэй, махтай, чизтэй тааж. Мөн шүү дээ. Ингээ Монгол мөнгөөр 20,000 авцаасан. Засалчлаа юм ачаад болсон. Hello, би гэртээ ирсэн байна. За тэгэхээр өнөөдөр болохоор 4 сарын хэдэн бэ? 10 нь. Биш 4 сарын 8 юм байна заяа. 2 дахь өдөр, миний хичээлийн 2 дахь өдөр. Тэгээд өнөөдөр хичээлдээ явчаад би нүүрний юмнууд авах хэрэгтэй гадсан гэдгсэн штэ. Тэгээд би бүр хайж олсон заяа. Гэхдээ яг үндэ тэгж хайх шаардлага байхгүй л байсан л та. Миний өмнө очижсэн газар л байсан л та. Би шинжихгүйгээр Солонгос улсын хамтлагч бүр амар хайсан бохгүй юу? Бараг 1 цаг хайсан заяа. Тэгээ олоогүй гэсэн чи хараа манай гэрээ ойролцоо байдаг буудал дээр байсан. За тэгэхээр би сая авсан юмудаа таад танилцуулъя даа. За юм нарны цэц авсан. Би уг нь энэ нарны цэцийг авсан бохгүй. Би нэг яг Монгол хэрэгэлдэг байсан заяа. Гэхдээ минийх нэг юм гээлэн хэлбэртэй арай нэг зүгээр байсан бохгүй юу? Тэгсэн чинь энэ болохоор юм амар юу алкогол үнэрцдэг нарны цэц. Тэгээ ингээ миний духмхан дээр жоох юм гаргаадсан. Тэг яг нэг одоо би минийдээ түрхэл дуусгая гэж бодож байна. За энэ болохоор Dialba гээд Солонгос брэнд. Солонгос мөн үү? Яг худлаа ирчихсэн юу? Makeup mist байна. Романдийн нүдний тэн авсан баа. Миний нүдний тэн ерөөсөй гарахгүй байхгүй. Би тэ уг нь Романдийн блаш авах зорилготой орсон чинь блаш нь байгаагүй. За тэнгүүтээ ийм Naming гэдэг брендийн блаш авсан. Би гэхдээ энэнд бол ийм hope бол алга. Гэхдээ над миний блаш дууссан. Надаа ийм powder блаш хэрэгтэйсэн болохоор би авсан. Яахан цах үү? За тэгээд энэ болохоор юу вэ? Pimple patch. Энэ ингээд хэдэн ширхтээ юм бэ? Амар олон ширхтэй л хийсэн. Хямдалж мундарсан байхаар нь тэгээд дотроо ийм жижиг, том, зүрхэн хэлбэртэй гэдэг ийм 3 төрлөө гэсэн. За тэгээд хамгийн гол нь амтлагчаа олж авсан. Гэтэ яг бусдыг нь олж чадаагүй л энэ болохоор bulgogi соус. Ямар ч юм Солонгос олон амтлагч. Тэгээд би бас Британий амтлагч, Юуны амтлагч олж авмаар байгаа. Гэтэ миний орсон дэлгүүрт энэ л байсан. гэж бодоод авсан. Тэгээд энэ болохоор юу вэ? Coconut oil байна. Coconut oil-аар амаа зайлна. За тэгээд gochujang. Нийлээд тэгээд нэр юу авсан ч тийм. Eyeliner. Масаалаа зүүн. Боулинг тоглоод би явахаас өмнө хичтэйгээ зүг боулинг тоглож байгаад ингээд
уулж хайчаад энийг янзлсан мэс дахиад энийг ингэ сэтгэлээ ичлаа. Нэрээ би номсыг өөрөө буцсан шүү дээ. За ер нь бол миний энэ удаагийн влог ингээд өндөрлөж байна. Тэгээд нэлийн замбраагүй энэ тэнд авсан юу хизээ хаана юу болоод байгааг нь мэдчихгүй жоохон замбраагүй болсон байж магадгүй. Угаасаа би ирээд амар замбраагүй амьдралаа яг ингээд тохинох гээд ингээд айгүй юм их замбраагүй байлаа. Тэгээд саяас 2-3 хоног манай найз залуу ирээд бид хоёр бичлэг хийхээ ерөөс мартсан байлээ. Тэгээ сайхан найз залуудаа эрхэлж байгаад өнөөдөр явсан. Цовь хийжсэн тэгээд нөгөө нэг манай найз залуу амар өсөж ин тэгээд удахгүй очлаа гэх хүн яаруулаа. Тэгээ би бичлэг хийхэд таг мартаад хоолой бэлэн болгоцсон байсан. Тэгээ бид хоёр ийм цовь ийдсэн. Одоо энэ зургийг оруулчихъя. Тэгээ одоо ерөнхийдөө энэ хавьяага янзлчаад унтандаа. За энэ удаагийн влогт маань хамт байсанд баярлалаа. Тэгээд удахгүй гоё юмнууд угаасаа орно. Тэгээд миний инстаграмыг дагаарай. Миний инстаграмдаа гоё рийлнүүд хийх байх гэж бодож байна. Тэгээд энэ удаагийн бичлэгт хамт байсанд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.